тэгээ Монгол улсад орсон 11 газартай холбоотой тэгээд тухайн газар нутгийг хамгаалж олон нийтэд түгээн дэлгүүрхийн тулд нэг чухал ажил хийдэг тийм ээ олон тухайн төдий төрх манайх чинь нүүдлийн аж ахуйтай орон нутагт амьдарч байгаа олон хүн байдаг. Тэр ялангуяа энэ ус намхын газрыг түшиглэж амьдардаг олон ирээд байдаг. Түүнтэй холбоотойгоор ямар үйл ажиллагаа хийх вэ? Чинь тавар байсан байна. За намайг төвшин жаргал хийдэг. Би зэрлэгийн зөвлөх хамгаалах төвд нутгийн иргэдийн хөгжүүл тэгээд хамтын ажиллагааны менежер хийдэг. Ер нь бол сүүл 10 гаруй жилд яг энэ ус намхын газарт амьдардаг, түүний төшөөлж амьдардаг орон нутгийн иргэдтэй маш одоо ойр ажилдаг. Тэгээд шууд ирэх буцах, шууд ирэхэд одоо гэрээсээ гараа шууд буцаад гэртээ ирдэг. Одоо ийм хүн байна. Тэгээд хөвчлэн бий бол Хинтээ аймгийн одоо орших одоо хургуудны үндийг наглын нөөц газарт ажилладаг юм. Онцлог нь яг одоо ингээд сая товчсон хүртлээс одоо шууд ирэх үеэр явах үеэр гэртээ ирдэг гэдэг. Яг итгэрлээ дэлгэрүүлээд. Ер нь бол шууд судлахынхаа хажуугаар орон нутгийн иргэдтэй ажилтгийн тэгэнгүүт бид нэр ер нь 4 сард энэ Монгол шууд ирэнгүүт би ер нь гэрээсээ гараад за орон нутгийн иргэдтэй сургууль сурчлагын ажлууд, хамгааллын хөтөлбөрийн ажлууд, за зарим жижиг төслүүдийг нь бас ингээд хийх ажлуудыг ингээ хийсээрэн байгаа. Би бол 11 сард ер нь бол гэртээ ирдэг ийм л одоо ажилтаа сүүл 10 гаруй жилд бас өөрсдөө шууслахаас гадна одоо бас тийм ийм шууны амьдралаар амьдарч байгаа ийм хүн байна. За тэгээд яг нэг гол олон нутгийн хүмүүстэй ажиллах гэдэг чинь тэгээд ямар хуу ажлуудыг очлон яг орон нутгийн хүмүүстэй хийдэг вэ? Тийм. Яг нөгөө ажлуудыг ингээд хийн хамгаалал гэдэг нь болоод тэрхэр хүмүүс ихэвчлэн нөгөө бичиг цаасан дээр байдаг, тэ бичиг цаасаас эхэлдэг гэдэг боловч эцсийн зэг нь бол энэ орон нутгийн иргэд юм аа. Яа тэгвэл энэ ус намхын газар гэдэг бол орон нутгийн иргэдийн хувьд бол амжиргааны их усэр байдаг, ус ундных нь одоо их усэр байдаг. Тэгээд мэдээж энэ өвөг дэцээс одоо уламжлалж ирсэн юм одоо газар нутганд байдаг учраас эдгээр бол энэ одоо ус намхын газрын одоо гол одоо хүмүүс шилдэг салшгүй нэг хэсэг учраас энэ орон нутгийн иргэд бол хамгийн чухал байдаг. Одоо ингээд бидээс хайрцагтай орон нутгийн иргэдтэй ажиллаж байгаа ажлууд тийм үү? Тийм ээ. Тий. За энэ бол одоо иргэд манай энэ хамгааллын хөтөлбөрийн Таврын Enterprise гэх хөтөлбөр байдгийн. За орон нутгийн иргэдтэй ажиллахад бас нэг гол одоо ийм сорилт гэх юм уу те тэр юм нь болоод ирэхээр хүмүүс за чи энэ таврын шууг хамгаалъя шүү гэдэг юм уу те за дутуугсаа хамгаалъя шүү гэдэг хаа хүмүүс нэг тэрийг болоод нөгөө жоохон хязгаарлагдмал одоо гарт барих бие мэдрэл төс биш юм шиг жоохон айдастай хязгаарлагддаг. Ер нь орон нутгийн хэрэгтэй ажиллаж байгаа хамгийн ойлгосон зүйл бол тэднэртэй маш сайн харилцаа тогтоох, тэднэр тушаах биш, ойлголцдог байх, ярилцдаг байх, мэдлэгийг одоо түгээх, хамтдаа ойлгох, мэдлэг заахаас илүү хамтдаа ойлголцох нь ер нь бол хамтын ажиллагааны хамгийн чухал зүйл гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол одоо тавруу болон ус намхрах газарт одоо хамгийн боломжтой асуудал бол орон нутгийн хувьд гэх юм бол одоо малын тав байна. Тэгээд бас одоо энэ нохоо уух асуудал бас байгаа. Нохоо бол энэ тавруу одоо бус шүүмүүдийн өндөг ангаахад хийгээд учраас бид нар бол орон нутгийн иргэдтэй ажиллах хэрэгтэй. Одоо яагаад гэх юм бол бид нар бол нүүдэлч ард түмэн. Тэгээд бидний одоо жил болгон хонь ингээд хонь бол ингээд байгалийн жамаар ингээд ноосоо хайдаг. Тэр ноос бол хаягдл болдгийг. Тийм учраас бид нар бас нутгийн иргэдийн өрхийн амжиргыг дэмжих зорилгоор энэ Таврын Enterprise гэдэг хөтөлбөрийг одоо ингээд хэрэгжүүлээ сүүлийн 4 жилийн 22 оноос хэрэгжүүлээд энэ түүхийн ноосыг эцсийн биеийн бүтээгдэхүүн те одоо өнөөдөр энэ байна те эцсийн энэ бүтээгдэхүүн яаж болох вэ гэдгийг бид нар энэ орон нутгийн иргэдэд одоо заагаад тэгээд энэ хүн өөрийнхөө хаягдл ноосыг ашиглаад эцсийн ийм гоё бүтээгдэхүүн хийх аргыг бид нар зааж өгдөг. Ингэснээр энэ бүтээгдэхүүн одоо энэ олон улсын таврын сан одоо бусад одоо бэлэг дурсгалын юм одоо ингээд зарагддаг. Бид нар бол энэ хөтөлбөрийг одоо өрхийн амжиргаанд дэмжлэхийн одоо сацуу энэ бүтээгдэхүүнүүдийг хийдэг. Тэгээ ганцхан энэ бүтээгдэхүүнийг хийснээр энэ хүн яагаад байгаль хамгаалаад ямар бодлого нэмэр оруулж байгаа гэхээр мэдээж энэ хүн зүгээр нэг айл гараад та ингээд ийм газар амьдарч байгаа шүү гэдэг юм уу те энэ нэстэ энэ чухал газар шүү та ингээрээ гэхээс илүү яг тухайн хүнд бол ийм мэдлэг хандлагын өөрчлөлт оролцоогийн дотор оролцоог хамгийн тийм чухал байдаг юм. Тийм учраас бид нар одоо нөгөө зургаагтай ийм одоо ноосыг нь ашиглаад ийм сайн эцсийн бүтээгдэхүүн хийхийг бид нар энэ хүмүүст заагаа. Тэгээд энэ хүмүүс одоо ганцхан ихэвчлэн манай энэ хөтөлбөрт бол орон нутгийн малчин эмэгтэйчүүд хамрагддаг юм.
Тэгээ малчин эмэгтэйчүүдийн гол нэг юм одоо роль нь болол тий гэр бүлийн шийдвэр гаргах маш сайн нөлөөлж чаддаг. Тэр тусмаа ингээд байгаль хамгаалалт маш сайн хэлбэр гаргадаг. Тэгээ энэ бүтээгдэхүүнүүдийг хийснээр бол энэ хүмүүсийг энэ бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа хүмүүс бол ингээд тогроо гэж юм амт байдгийн байх шүү. Энэ гац энэ шуурчин одоо ийм уснах газар амьдрдığım байх шүү тий гэдэг дээр одоо ингээд маш олон дуу хоолойг өгж байгаагаар бол энэ байгаль хамгааллын бодит бас нэгэн ажлуудын нэг л дээ. Тийм ээ. Цаадалтаа яг нөгөө хамтангаа хийж байгаа ч гэсэн тийм маань мэдээлэл байгаа шүү дээ. Тухайн хамтны мэдээлэл давхар явуулдагаараа бусад нөгөө гар урлыг бодвол илүү онцлогтой болж таадаг юм тийм. Тэгээд ерөнхийдөө бас тиймэрхүү хөгтөө ч юм уу бэрхшээлтэй тиймэрхүү юм болдгоо. Ер нь их янз бүр болно. Тэгээд би ч нөгөө орон нутгийнхаа иргэдтэй яг л тэдний гэр бүлийн гишүүншиг байнга очиж уулздаг. За тэгээд ер нь бол орон нутгийн иргэдтэй ер нь ингээд харилцаж ярилцаж хамт ажиллахад ер нь ярих сэдвтэй уялдаатай байна гэдэг нь бол хамгийн сайхан байдаг. Тэр хөгжлтэй юмуд их болдгоо одоо жишээ нь бүтээгдэхүүнүүдээ ингээ хийхэд ч гэдэг юм уу те одоо юм малчин хүмүүс чинь хэдий ингээд бид нар ах уйдаа ч гэсэн ноосоор юм хийдэг байсан ч гэсэн яг юм нарийн гар урлын бүтээгдэхүүнүүдийг хийхэд болон маш их цаг хугацаа бас ордог. Энийгээ буруу зөв хийгч гэдэг юм уу те зарим хүмүүсүүд хөгжлтэй байдаг. Тэгээд хөгжлтэй юмуд бас маш их тохиолддог тийм. Та бас заахын тулд өөрөө бас яг гар урлыг хөдөлгөөн тийм. Давхар судлаач хийж тэгээ мэдээлэл өгч чинь дээрээс нь бас урлагийн болох гэдэг. Хэлээд явдаг. Тэгээд одоо жишээ нь энэ бүтээгдэхүүнүүд ингээ хийхэд те өөрөө одоо бас энэ те хүмүүс заахын тулд одоо ингээд энэ одоо эсгийн ноос гэдэг чинь ямар бүтцтэй юм бэ те энийг яаж юм болгодгийг угаах техник байна, боловсруулах байна, самнах байна. За ингээ янз янзын гоё өнгөнүүд гаргах байна те энийг ингээ хэрхэн урлагийн бүтээл болох вэ? За энийг ингээд хүмүүс ингээд хүнд бишээр яаж ойлгох вэ? Тэр хүний өөрийнх нь одоо нөгөө өөрөө тэр хүн оролцож хэлэх юм бол шал өөр болоо явчих. Тэр хүмүүс болгон ойлгуулгад би бол орон нутгийн иргэдээс маш олон зүйлийг одоо суралцдаг. Гоё. Тийм. Одоо тэгээд энэ зурган дээр хэдэл маань цэн тавроо. Тийм цэн тавроо. Тэгээд яг тавроотой холбоотой мэдээлэл бас давхар авчирын талаар өрхийн амжиргаа гэдэг чинь дээрэс нь хамгийн цаатлын биднээс олон нийтэд харилцах юм яг тухайн газар орнол яг зөв зохистой ашиглах тэгээд дээрээс нь хамгаалах zorилгыг боддог шүү дээ. Тий, одоо бодит нэг юм гэх юм бол одоо бид нар бол хоёр энэ хөтөлбөрийг дөнгөж хэрэгжиж эхэлж байхад бол одоо нөгөө манай бас нэг энэ товруу гэдэг энэ шуугины үржлийн амжилт те өндөг анга хаагасан гол газраас Монгол орныг зориод тий өндөг ангахад идэхэ божуулах гад ирж байгаа. Яг танаа гэрийн хажууд ингээ байж байгаад өөрхий одоо тань мэдээхүйгээсээ болоод те тэр нохооч гэдэг юм уу мал нь яваа тэр үүрийг өндгийг сүйтгэдэг байсан бол энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүс бол за би бас манай ард түмэн чинь ер нь бол шууд маш тийм эрэг сайхан уламжлалтай те өндгөнд одоо сүүдрээ хөргөж болтгоо гэдэг нэг маш сайхан хамгааллын эртний юмнууд байсан байгаа байхгүй хүмүүс бол маш сайхан эргээр хүлээж авдаг. Одоо жишээ нь энэ төлбөрт энэ одоо таарч хийснээр энэ хүн чинь үшээ энэ нэг тоглоог гэдэг чинь нэрээ манай энэ байдаг юм байлаа шаа байсан тэр хол газар шүү өвлждэг гэж штэ. Тэгэнгүүтээ буцаад манад ирдэг гэж штэ. Хөөхий одоо энэ нууранд нэг хоёр өндөгтэй байгаа гэж хэдүүлээ ядаж нэг энэ өндг нь хараад игдэхээ болоод амжилттай нэст нэг нохоогоо нэг хорчидаа гэдэл яг таарчтай шиг энэ хажуудлынхаа хөршид бас маш сайн нөлөөлж өгдгөөрөө бас их онцлогтой. Энэ болгон ч нөгөө ярих сэдв болж байгаа байхгүй энэ бүтээгдэхүүн чинь. Юу цаашлаад юм гэдэг бас одоо бид ч нэг оюун санаагаар нь оролцоод байдаг үйл энэ бол биеэр бүр хамгаалтанд оролцож байгаа. Би ганцхан ээж нь хийх биш те. За ээж нь ингээ юм хийж байгаа хүүхэд нь хүүе ээж та юу хийж байгаа юм бэ? Нөхөр нь бас ингээ оролцож өгдөг. Энэ бол ингээ гэр бүлийн одоо оролцоог бас нэмэгддэг. Тэр гэр бүл бас ингээ байгаль хамгаалалт шийдвэр гаргах одоо өөрөөсдийнхөө нутагт өөрөөсдийнхөө амьдарч байгаа газарт бол эзэн байх тийм бид нартай хамтын ажиллагаа дээр одоо хөгжүүлж байгаа гэсэн. Маш том даваа талтай. Тийм маш том даваа талтай. Тэгээд одоо үзэж байгаа хүмүүстэй хамтаад энэ юу гэж хэлмээр байна, юу гэж уриалмаар байна. Энэ бол бас намрах газар гэдэг бол одоо нэг судалгааны объект биш юм аа. Энэ бол нөгөө хамтын ажиллагааны юм байдаг. Тэгээд ер нь бол хүн оршин байгаа газраа тий таньж мэдээ, хайрлаа. Тэгээ бас харах өнцгөө маш сайхан өөрчлөе. Тэр тусмаа орон нутгтай хүмүүс ингээ байгаль хамгааллын маш олон байгууллагууд хамтарч ажилладаг. Тэгээд ер нь гаднаас нь ингээд хараад ирдэг юм шиг над миний хувьд бол хувь хүний зөвхөд бол ингээд ойлгогддог. Харин тэр бүх хүмүүсийн дотор ингээд ороод тэ ажиллаад тий дотор нь ороод тэр хүмүүсийнхаа бас үгхийг маш сайхан ойлгоод
Тэгээд аль талдаа тэр газрыг хааштай бид нэр одоо оршин байгаа газраа ингээ хамгаалах гэж байна. Би тэд ч гэсэн за энэ бол чухал газар шүү гэж хамгаалж байна. Энэ болгонд ингээ цогцоор нь бас харж үзье. Тэгээд хар хүнцгөө бас жоохон өөрчлөвл маш олон энгийн зүйлээс маш хайхамшигтай зүйлээ бас эхэлдэг шүү л гэж. Баярлалаа.